Сайдаа эрдэнэ зүгээс таныг юу ч дуулаад байгаа гэж хэлэх юм бэ гэдэг асуулт байна. Дээрээс нь тэр Эрдэс оюутлоготой холбоотой 20 сая долларын гэдгийг оюун шилжүүлэлтээр бодлоо яаж холбоотой тэрийг шалгаж байгаа шалгалтын ажил юу яаж шилжүүлж явж байна. За амар баясгалантай холбоотой асуудлын талаар бол ялагдагчаар татагдаж энэ дээр прокурорын байгууллагын хяналтанд авилгатай тэмцэх газар мөрдөн шалгах ажиллагаа хийж. За энэ асуудлаар прокурорын байгууллага одоо мэдээлэл юм. За миний би бол сарын өмнө энэ төр дээрээс тухайн шалгагдж байгаа хэргийн хавцад хэрэгт байхгүй мэдээлэл хийсэн шүү. Би шалгаж байгаа хэргийн хавцад хэрэгээс ерөөсөө юм яриаггүй. Энэ бол мөрдөн шалгах ажиллагааны нууц задруулах гэж гэмт хэрэг болно. Тийм учраас би тэнд байхгүй нотолох баримтуудыг хүлээлгэж өгсөн учраас нээлттэй ярьсан гэсэн үг. Одоо энэ шалгаж байгаа асуудлаар би нэлээд юмнууд явж байгаа гэж ойлгож байна. Хэлбэрээс ирсэн гэр бүлтэй холбоотой асуудал. Уучлаарай. Та байж. Би хоёр дахь асуултанд хариулаагүй байна. 20 сая доллар. Тий. За энэ хэвлэлийн хурлаараа одоо мэдээлэл хийсэн 20 сая долларын зарцуулалттай холбоотой асуудал мөрдөн шалгах чиг үүрэг үхээ 3 байгууллагад гурвууланд нь шалгацж байгаа. Гэсэн би ойлголттой байна. Тагнуул авилгатай тэмцэх газар цагдаа гэсэн одоо 3 байгууллага байдаг. За миний хувьд энэ асуудлаар хэвлэлийн хурал хийснийхээ дараа 7 хуудас тухайн асуудлаарх одоо мэдээллийг цагдаагийн байгууллагад шалгуулахаар шилжүүлсэн байна.